За отхны Саранчил өнгөшүүн. За бид нэр ерөнхий боловсролын сургуулийн орчинд хоол үйлдвэрлэх үйлчилгээ зэрэг асуудлуудаа харьцангуй яриад одоо хууль боловсруулад энэтэй холбоотой ажлууд бол явагдаад байгаа. Бид нар юуг орхитуулсан гэхэлэр нийгмийн эрүүл мэндийн агуулгаа орхитуулад байгаа. За тэнд нь юу байх вэ гэхэлэр хооллох, зан үйл, дадал зуршил, сургуулийн соёлын асуудал, сургуулийн бодлогын асуудлуудыг бас одоо альж сургуулийн бодлого дүрм журм хууль дээр уялдаж өгөөгүй. Хоолыг хийчээд тэр хоолыг идэвхтэй холбоотой цагийг гаргах, хоол идэхийн өмнө гараа угаах, за багш нь өөрөө хоолоо идэх, сургууль өөрөө өдөө хоолоо иддэг юм соёлтой болох нь өөрөө айгүй чухал хүчин зүйл байгаа байхгүй. Бүр юм дадал зуршилтай болгодог. Тэгэхээр энэ дээр бид нар бас оруулахад бол нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийн тухай хууль чинь өөрөө анхан шатандаа сургууль дээр сэргэж авсан байхгүй. Тэр агуулга дээр юу байдг вэ гэхээр эрүүл зан үйлийг төлөвшүүлэх гэдэг агуулга байгаа. Эрүүл дадал зуршил зан үйл амьдралын хэв маягийг бид нар хүүхдээ зөв хоол идүүлдэг болгочиж эрүүл иргэнтэй болно. Тэгэхээр энэ агуулгыг бас тусгах хүсэл одоо саналтай байна. Тэгэх юм бол энэ одоо зөвхөн бид нар нэг галтгоотой хичнээн сайн галтгоонд хичнээн сайн амттай хоол хийгээд бид нар хоолыг зөв хооллох тэр орчин нөхцөл соёлыг нь дэмжиж өгөхгүйгээр одоо тэр эрүүл давтал зуршил бий болохгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр бас нэг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийн тухай хуультай холбоотой юм уу эсвэл эрүүл давтал зуршил гэдэгтээ оруулах юм бол энэ арай бас уутах төгөлдөр болохгүй да. Яг бол одоо энэ дээр харахаар сурагч өөрөө сурагч болон тэдний гэр бүлийн хувьд л идэвхгүй зөвхөн сургуулийн зүгээс хийх акшныг харуулсан ажил харагдаад байна л да. Би болохоор сургууль өөрөө идэвхтэй үйлдэл хийгээд эцэг эхчүүд болон багш сурагчдыг идэвхжүүлэхтэй холбоотой агуулгыг буюу зан үйлтэй холбоотой хэсгийг нэмээр байгаа гэсэн. Найруулгын хувьд бас мөн хамрах хүрээний хувьд бас тэгж нэмэх саналтай. За ажлын албан дээр энэ агуулгыг төвлөвтэйхэн томьёолоод орох асуудал дээр бас анхаарай. Ер нь яг уу ийм байгаа Саранчил өнгөшүүнд нөгөө бид нар бас мэдээлэл сонсож байхад одоо жишээ нь Өмнө Говь аймаг, Орхон аймаг гэднэр болохоор өөрийн төсөв бас санхүүгийн байдал орлого олдог аймагуд байгаа учраас өөрсдийнхөө орон нутгийнхаа төсвөр 12 дугаар анги хүртэл бүх ангийнхантаа өдий хоол өгдөг болсон юм байлаа гинт. 5 хүртэл байсныг нь 12. Тэгсэн чинь нөгөө сургуульд байгаа багш нараас гадна сургуулийн ажилтны тоон маш их олон болцсон. Тэгээд нэг юм хоол үйлдвэрлэлийгээ тойрсон маш их ачаалал үүсээд нөгөө анги танхим нь яах вэ? Хоол хідэн ээлжээр яах вэ? Тэнд маш их цаг одоо гарч нөгөө үндсэн үйл ажиллагаа гэхээсээ тийшээ их толгомдож байна гэсэн бас санал хүсэлтүүд те одоо ирж байгаа юм. Тэгэхээр бид нар нөгөө яг хоол танхимыг яаж зөв зохион байгуулах уу инээ тэрэ гэдэг юм үе шат дараатаагаар хийхгүй бол одоо бол зөвхөн 1-ээс 5 дугаар ангийнхан тоол өгж байгаа шүү дээ тий. Тэгээ шууд 1-ээс 12 гэдэг өчгөн бол үнэхээр төсвийн хувьд ч гэсэн анги танхим галтгооны багтаамжийн хувьд ч гэсэн огцомдоод хэрэгжихэд айгүй хэцүү. Тэгэхээр үе шаттайгаар энийг хэрэгжүүлж ингэж явна ингээд таны хэлж байгаа тэр одоо хүүхдийн хоол идэх цан үйл орчинд нь яаж төвл нөлөөлөх үү гэдэг энэ асуудлыг яаж тусах уу гэдэг та бүхэн маань бас ажлын хэсэг дээр ярилцаад оруулаад ирэхэд боломжтой хаа гэж бодож байна. За Саранчил өнгөшүүн тодруулъя. За би зүгээр ганц юм нэмж хэлье. Манай анагаахын сургууль дээр ингээд завсарлагын цаг 20 минут байдаг гэсэн баггүй. Тэгээд 20 минутанд бид нар бүгдээрээ одоо завсарлаж өдий хоолоо идэж чаддгүй ийм байсан. За одоо нэг ангиас нөгөө анги руу гүйх хор нөгөө цаг нь өнгөрчдөг гэсэн. За тэгээд багш нар бол юу гэж хийсэн бэ гэхэлэр их завсарлагынхаа цагийг 40 минут болгож сунгаснараа ажлын байрны сэтгэл ханамж болон ажил дээр хоол ундаа идэх цаг зав илүү гараад дээрэс нь оюутнуудын хувьд ч гэсэн үдийн цайны хамрагдал нь илүү сайжирсан. Тэгэхээр энэ бол ингээд сургуулийн өөрийн бас менежментийн асуудал учраас нэг иймэрхүү зөөлөн хүчин зүйл юм да тийм иймэрхүү зүйлүүд бид нар хамтдаа бас энэ ажлын хэсгийн хүрээнд ярилцаа явуул болох болов гэсэн нэг ийм санал бас цаана байгаа шүү. Баярлалаа. За баярлалаа.